Дээд дөрөв аягүй сонир хэлсэн. Манай өрөөний хамтарч машины нэг 20-30 хүртэл ингээд вижикал хийгээд тулаагүй тийм илүү жоохон хоолносоо 2 минут хоцорсон мойлроод шүлбэн дуугаад таадчихаа. За тэгэл нэг хоцорсон мэдрэмж авснаас хойш нэг яажгүй байгаа юм. За ямарсан бэ? Усмусын бэлтгэл гэж энэ да. За ингээд юмнуудаа тэр итэй хийж дуусчаад доош буугаад юмнуудаа бэлдсэн. Сандал мандал нэг айсбокс амкагийн юмнуудыг бүгдийг машинда хийгээд тэгээд 2 тамирчингийн дуугаа чиглээд араас нь дахиад нөгөө сонголтын тасалаа хийгээд хөдөлсөн. Тэгээд манай 2 замдаа туслах багшгүйгээр хойлох нэж хийсэн. Тэгээд араас нь ингээд дахиад машинаар баруун зүүн, венжүүг, оранж гэдэг баруун зүүн гэж заагаа явсан. За тэгээ манай 2 замд вили хийгээд концен чинь явж юм. Туслах багш нар хэдийн уралдах замаа бэлдсэн. Тэгээд тамирчдад уралдах замыг заагаад ингэ явсан. Тэгээд 2 багш нь бас нөгөө айсбоксоо хаан тавих, хүүхдүүдтэй хаан усуух газрын зааж өгсөн. За тэгээд манай 2 13 төгрөг уралдсан. За тэгээд одоо энэ дээр ирж байгаа хаа. Энэ тэр цэнхрэстэй байгаа юм даа. Удаарцаа. Тэгээ уралдаж дуусаад амарч явах хугацаанд манай Честер багш одоо ингээд статистик гаргасан байсан. Тэгээд 2 тамирчин нийтдээ 26 минут уралдсан. Тэгээд тамирчдын хоорондын зай минут секунд мөнгө зурж ийн хаана хурдалж ийн хаана бэрэж ийн энэ тэрэг. Тэгээд ингээд юм ярьсан чи зурагч намайг гайхаа хараад зогсоод 20 зам орлоо яг энэ замд байгаа. За тэгээд амкад уралж байгаа хүүхд бол улстай бараг 4-5 удаа авраг болж ирсэн. 40 карн медальтай яг энэ кросс контри төрлөөр хичээлдэг тийм тэмцэл хүүхд байсан. Тэгээд амк бол нэлээд хичээсэн. Амкад 1 минутын зайтай гарсан. Яг л энэ маржин бол уусаа бараг усын авраг болж ирсэн дугуун тамирчин юм билээ. Тэгээд амкад бол анхны удаа Атнуудын юм уралж байгаа юм гэдэг юм байна шүү. Тэгээд аль хэдийн хоолнд орсон. Манай амкаг нь шүү. Yeah. Амкад болчинд нь ийм юмнууд хэрэг болсон. Бэлтлээ. За өнөөдөр амкагийн шүрмэс татсан. Одоо би дахиж татуулахгүй тулд Нийлээ шигнэр шаханда. Амар халуун. Энэ жинхэнэ айскрим байна. Өчтөр хэзээ ч гэрсэн. Өчтөр битэр зарим гавсан чинь зүгээр хөлдөөс эрдэнэ хэрэгжсэн тэ. Одоо жоохон ингээд дотоод жоо нөөд ингээд хайланг тэгээд орж байгаа. За одоо 3 цагаас дараагийн бэлтгэлд орно даа. За өдрийн амралт дуусны дараа дараагийн бэлтгэлдээ бэлдээд
би төрүүлээд гарч ирсэн амкагийн дугуй муу цэгцэлсэн байж тэр араас амка гарч ирээд шинж ирсэн хүмүүсээ гараад ирсэн юм үнэхээр гоё харагдчихлээ. За өдрийн бэлтгэл болох газар руугаа алхаж яана гээд 3 багш байна. Яг үнсэн манай багш байна. Казахстаны багш байна. Монголын багш нь бий байна да. Амкагийн дугуйг нууцсан байгаа. Честер. Бас хөрх айлаагаар байна. Бидний ирсэн газар бол одоо ингээд Темүсний палас болон вэли тэг ингээд жижиг хоб юм техникийн хичээл орох болсон. За тэгээд манай Честер багш бол ер нь ингээд 2 багштайгаа шавнартайгаа тулж харцдаг тийм мундаг хүн билээ. За тэгээд амк бол техник тал дээр өрсөлдөж байгаа. Хол үсэр. Хангалттай ингээд дийлж үзүүлсэн. Тэгээд яг өнөөдөр энэ хоёр темирчийг өөртөө төрлөөр өрсөлдөөд би хүмүүсээ давуу талтай гэдгийг харуулж чадсан. За тэгээд өнөөдөр амкагийн шүрмэс татсан бол энэ одоо Казахстаны темирч Нөө. помпыг дасгал хийж агаад бас ингээд помпинг хийж чадахгүйгээр унаад нэлээд хүнд шархтаж зулгарсан. За тэгээд бид нар гэс анхтай тусламж үзүүлж шархмахын цэвэрлээд тэр үеийн бичлэг байхгүй дөхөн зөвхөн бичлэг хийгдэлтэй. Тэгээ амка ганцаарнаас дасгалаа өргөжлүүлж хийсэн. Тэгээ араас нь нэг төвч бас дасгалтаа зурсан. За энэ үед би жоохон хорлоод конститутын найртуулж өгөөдсөн гэдэг. Ер нь бол илүү хард болгож өгсөн. Тэгээд гадаа бороо орсон болохоор бид нар гадаа бэлтгэлээ болоод дотор бэлтгэлээ хийгээд одоо өнөөдөр 4 юм дасгал хийсэн. Тэр 4 дасгалынхаа юу яасан гэж ярьсан. За тэгээд өргөжлүүлээд багш нарын хичээл орсон. За тэгээд одоо гадаад хэлээр одоо хичээл цугдж босч байгаа. Тэгээд зарим нь ойлгох, зарим нь ойлгохгүй. Тэгээд болоо л энэ даа гэдэг. Тэгээд багш нарын хичээл болж дуусаад оройн хоолны цаг өгсөн. Тэгээд бид нар дахиад өмнөх орсон буфет хоолныхаа газар очиод хоол идсэн. Тэгээд хоол идэж дуусчаад би газ өрөөлөө орж шүдам аваад бийсэн чи амканы ландрид хувцас уулсан. Тэгээд амкасаа гараад би өлөгч гэсэн чи өөрөө гоц юм шиг. Тийм ярьж өгсөн. Өөрөө гоц юм шиг. Бас гэс үлгөөд авчихар хөвгтэй нөгөө юм чарнаа. Би яг өөрөө гоолсон. За тэгэл амкагийн араас босоод гарсан. Араас нь багш нарынхаа хичээл цуусан. Гэрийн даалгавар өгсөн. Гэрийн даалгавраа хийх гэж сууж юм. За ингээд гэрийн даалгавраа хийгээд дуусч юм. За ингээд day 4 дууслаа ёо. Үнэхээр hard day байлаа шүү.